хийж бүтээсэн ажлыг нэг нэгэнгүй шалгаж өөртөө хөрсөн гэж үнэлээд Монгол улсын авиат багш болгосон явдал бол төрөв болон боловсрол соёл шийдвэрлэх ухааны яам ярахаар харж унсанд маш их баярлж байна. Тэгэхээр өнөөдөр би энэ Бадрунгаа алдарт багшийн сургуулийн 100 жилийн ойн баяр Эзэн Чингис хааны мэдсний 860 жилийн ойн улс тунхсны ойн ийм 3 баяр давхардсан өшөө дээр боловсролын байгууллагын 100 жилээ болоод удаагүй байгаа. Энэ бүгд хамтарсан ийм үеэр бид 3 гавьяат төрсөндөө болон ийм 2 хүндтэй Ахмад багштай цуг авч байгаадаа би маш их баяртай байна. Тэгэхээр бидний хамгийн гол биднийг одоо хүлээж бахархаж авиат багш болоосэй гэдэг хүмүүс бол шавнар байдаг. Бидний төгсөж гарсан шавнар бол одоо дэлхийн улс орноор, гадаад орноор, Монгол улсын аймаг хотуудаа за хамт ажиллаж байгаа, хажууд байгаа энэ бүх хүмүүс бол өргөлд бидний төлөө хүсэн хүлээж идэг. За тэгэхээр энэ баяр бол бид бүгдээрний баяр гэж бодож байна. Тийм учраас хамт ажиллаж байгаа багш, эрдэмтэн багш нарын маань ач тус гэж би бодож байна. Сургуулийн маань ач тус гэж бодож байна. Ялангуяа би өнөөдөр нэг хэдэн багшийн нэрийг хэлье гэж бодож байна. Багаангийн багш Бишингээ 2 дугаар 10 жилийн сургуулийн багаангийн багш маань байсан. Аюул мундаг багш байсан. Тэгэхэд би 5 он эзэн болж ирсэн. Миний багш үнэхээр мундаг багш байсан учраас. За дараа нь би очир багшийн ангид төгссөн. Өндөр очир одоо зэрэг таньдаг хүн байв. Өндөр очир гэж нэрлэдэг байсан. За энэ багшийнхаа ангид одоо Хөдөлмөрийн Баатар Сувдаатай нэг ангид төгссөн. За тэгэхээр одоо би Ж Баатар багштай баяр хүргэе. Дамбын Шавдар багштай баяр хүргэе. Энэ бүгдийн тусламжтайгаар би боловсролын шуулсан багшийн дэд байх төгссөн юм аа. За тэгэл Ломносын их сургуульдээс дараа Гайлин гэдэг багштай бас давхар баяр хүргэе. За та бүхэнд баярлалаа.